Амтай болгон үгэн хэлдэг. Айл бүхэн газартай болдог. Ардын хүйш хүүхийн өмнө албан тушаалт нэг ч ялж болдог. Ардчилсан засаг ялна гэж ах нар маань тэмцэв. Ард түмэн дэмжив. Амраа хүртэл хашгирав. Хүн шиг амьдарч улс шиг хөгжим гэж хүсэл мөрөөдлөө тэд тунгаглав. Хүн бүхэн итгэлээ өгч хөдөө хотгүй. Ардчилсан нам ялав. Бийг гацгүй ардчил гэдэг. Би хүмүүний үнэт эрдэнэ тэгш ирэх тусгаар тогтол тэмцэж ялсан өвөгдийн түүх амиа өгсөн газар шороо алаг үлс юм гэрэл дэрээдүй ард түмнийхээ гэгэн хүслийг амаа мэдгүй хашгирч явлаа. Би юу хийчих вэ? Тэгтэл дахиж шүтээд байсан нөгөө ардчил маань талцаж хуйлдагсдын халахвч болж шунал эрх мэдэл өнгөн хувирч шуудаад хийсэн үхрийн ивэр шиг улаан шагаалтсан ардчилсан ах нар маань улс орноор минь тоглож орхилоо. Би юу хийчих вэ? Итгэж явсан ах маань хүтэл эх орноо хятадын Монгол болгож гадаадын банкнд сая доллараар мартаж байхад гар мухар нүд сохож сэтгэл цагаа Монгол хүн гаамлаж холоон авч байна. Энд чинь юу болж байна? Газрын доорх баялаг бол үр хойч юм. Гацаагүй Монгол улсын хөгжил дэвшлийн түлхүүр ард түмний өмч гэж үндсэн хуулиндаа бичсэн ч 10 хэдхэн гэр бүлийн үүс болон хуурчээ. 50 сая малтайч талаас илүү банкны байцаан 3 хүний 2 нь ядуу гуйлах гуйсан эдийн засаг тендер тавьсан хөнгөтнүүд тэтгэвэр горьцсон хөгшчүүл тэтгэлэг хүлээсэн оюутнууд хурал баяр хоёрт байдгаан барж худалдаа гэрээ бүрт улсаа наймаад хувийн хөвшил үндэсний үйлдвэрлэл илгээрийн хэвдлээ хуурай газрын ардчлал чи хаана байна? Өмнөх үеийн минь Америк авч ирсэн тэр ирээдүйг өнөө үеийн та нар өрөнд тавьж зүтгэлээ. Гэтэл баашгүй их хөрийн чин солиосонд гიშгэх газар мөгчих үедээ бидний ирээдүй. Цаг өөр болж, цагдаа үннийг биш эрх мэдэлтнийг хамгаалдаг болж, хинч үннийг хэлэх юм болж, хэлбэл шууд шоронд явдаг болж. Эрхэн гэдэлж үгэн бэ хэллээ. Энэ бидний хүссэн ардчлал биш. Их орны минь ирээдүй ч юм биш. Ингэж хэлсэндээ би айхгүй. Ирүүдэж шүүсэн ч би айхгүй. Үнэндээ би ганцхан юмнаас айж байна. Үр хождоо ийм ирээдүй үлдээхээс айж байна.